За би энэ төслийг одоогийн нөхцөл байдал дээр бол эсэргүүцэх хിവэрэ байгаа. Аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа ч тэр одоо бүс нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүний хувьд ч гэсэн энэ байр суурин дээр байгаа. За одоо Ховд аймгийн төвд болоод байгаа энэ одоо жигсаал цуглаан бол одоо анх удаага болж байгаа зүйл биш. Ер нь бол удаадараа болж ирсэн. Тэгээ энд засгийн газар ийм нүдэн балаа чихэн дүлий хандаж болохгүй. За засгийн газрын сайд нар нэр бүхий сайд нар тэр төслийн газар дээр нөхцөл байдал юу болж байгааг огт мэдэхгүйгээр тэр төслийн талаар мэдээлэлгүй ээжиж газрын хавар төслүүд явах ёстой гэдэг юм ерөнхий зүйл хэлээд байгаа. Газрын хавар нь юу юм? Ямар эрсдлийн энэ цаашдаа ямар бодлоготой байх ёстой гэдэг дээр ямар ч бодлого тодорхойлоогүй ээжиж засгийн газар ийм байдалтай хандаж болохгүй. Энэ дээр бол би яг энэ байр суурийг илэрхийлж байгаа бол иргэдтэйгээ санал нэг байгаа. За үүн дээр бол би хэд хэдэн шалтгаан хэлдэг. За бид бол энэ улсын хурлын хэмжээнд сонсгол хийж олон нийтэд мэдээлэл хүргээд за иргэдээс мэдээлэл авсан. Нэгт энэ өөрөө стратегийн ашигт малтмал. За одоогор бол бидний хуулийн стратегийн ашигт малтмал гэдэг ийм нэр томьёо байхгүй. Би зөвхөн стратегийн орд гэж ийм одоо нэр томьёо байгаа. Тэгвэл жишээлбэл одоо газрын тос, за цөмийн энергийн одоо зүйл багтах уран ч юм уу те мөн газрын овор элемент эдгээр бүгд стратегийн байх хэрэгтэй. Хэмжээнээс үл хамааран энэ төрийн оролцоотой байх хэрэгтэй. За энэ дээр засгийн газар маш сайн тооцоо судалгаатайгаар энэ бодлогоо гаргаж ирэх ёстой гэж боддог. За хоёрт үүнтэй холбоотой байгаль орчны болоод эрүүл мэндийн наривч судалгаанууд байх хэрэгтэй. Өнөөдөр дэлхийд хамгийн том гэгдэх одоо Баян овоо урд хөршид байрлах хамгийн их газрын хаврын элементийн олборлолт болон боловсруулалт хийж байгаа газар ямар байгаль орчны төлөөс төлсөн бэ гэдгийг олон нийт мэдэх ёстой. Энэ төлөөсийг төлөхгүй гэж иргэд зэгсэж байна. Энийг сонсох ёстой, хүндэтгэх ёстой. Яг үүнд хамгийн түрүүнд нэг тэр хүнд одоо нөлөөлөх хүмүүс энийг хэлээд байна шүү дээ. За энэ дээр бол нөгөө компани болон бусад хүмүүс мэдээлээ. Энэ хайгуул учир нөлөөлөхгүй гэдэг. Хайгуулыг яах гэж хийж байгаа? Олборлох гэж хийж байгаа шүү дээ. Энэ дээр хөдөлгөөн хийхээс өмнө энэ болгоныг судлах ёстой. Олон улсын хэмжээнд ч гэсэн энийг одоо судлаач нар маш тодорхой хэлдэг. Нэг тоон тутамд ямар их одоо байгальд хор уршигтай хаягдл гарч ийн вэ гэдэг зүйл юм. За гуравт муу энийг одоо эсэргүүцдэг шалтгаануудын маань нэг бол бид өнөөдөр байгалийн баялагын хулгаатайгаа тэмцэх. Иргэдэд ирэх өгөөж тодорхойгүй. Ийм нөхцөл байдал бид урд дахь төслүүдэд эхлээд янзлая. Дараагийн төслүүдэд ярих цаг огт биш. Бид нар ухаад олборлоод экспортлоод түүний өгөөжийг хүртэж чадахгүй гэж яагаад дараагийн төслийг яриад байгаа. Хамгийн сүүлийн жишээ өчигдөр бид хэвлэлийн хурал хийхэд энэ зэсийн амнаатыг нэмэлт амнаат 15%-ийг 5 болгож буруулж байна. Үндсэн 5 дээр нэмээд одоо 10 болно гэсэн үг байхгүй. Өнөөдөр 20 байх хэмжээ. Дэлхийд зэсийн үн түүхэн дээд хэмжээнд дээр газрын хавар дээр мөн яригддаг одоо аргумент л та маш үнэтэй ид гэж ярьдаг. Тэгвэл энэ их орлого олох боломжтой юм. Иргэдэд ирэх өгөөж нь тодорхойгүй бол яагаад тэгвэл орон нутгийн иргэд үүнийг дэмжих ёстой гэж. Одоо бүр төсөвт ирэх өгөөжийг нь хүртэл бууруулах ийм асуудал ярьж байгаа үед энэ засгийн газрын энэ бодлогыг бол би дэмжихгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө танд Баян овоо орд дээр одоо хийсэн судалгаа ч юм уу те ийм зүйл байдгүй. Одоо та бол Ховд аймгийн Мянгад сумын нөхцөл байдлыг хамгийн сайн мэдж байгаа гишүүдийн нэг шүү дээ те. За энэ Баян овоо ордтой холбоотой судалгаанууд олон улсын түвшинд их байгаа. За үүнийг бол би бүр сонсгол дээр онцлоод судлаачдын судалгааны материалыг бүр ишилж ярьж ирсэн. Би өөрөө бол судалгаа хийгээгүй мэдээж яг мэрэгжлийн судлаачдын судалгаануудыг бас ишилж энэ дээр мэдээлэл өгч ирсэн. Боловсруулах технологи нь байгаль орчинд ээлтэй болж магадгүй одоо 50 жилийн дараа 100 жилийн дараа хэн мэдгүй те энэ одоо ээлтэй ямар нэгэн сөрөг нөлөөгүй технологи үүссэн байвал нэг өөр хэрэг. Өнөөдрийн байгаа технологи бол байгаль орчиндөө ийм сөрөг нөлөөтэйгээ гарчаад хахад яагаад бид тэ нүдэн балаа чихэн дэллийг суух ёстой бэ? Энийг чинь ялгаагүй Ховд аймгийн Мянгад сумын иргэд байна уу? Өмнө говийн хам богд байна уу? Дорнотын матад байна уу? Хүмүүс бүгд уншиж мэдэх боломжтой. Энийг мэдээд хэлээд байна шүү дээ. Иргэдээ яагаад сонсохгүй байгаа юм бэ гэдгийг би ерөөсөй ойлгохгүй. Тэгэхээр ер нь одоо халдсан бүрэгтэй дээр байгаль орчны яг наривчлсан үнэлгээ гарсан одоо Минрик гэдэг компани яг энэ үнэлгээг хийсэн болов. Наривчлсан үнэлгээ гаргаагүй. Өнөөдөр Монгол улсын одоо ашигт малтмалын хуулиараа бол хайгуулын ажиллагаанд наривчлсан үнэлгээ шаарддаг. Ерөнхий л байхад болдог. Тийм учраас бид хайгуулын үйл ажиллагаа хийж байгаа гэж ярьдаг.
Нөгөө талдаа бэлэн болсон байгаа шүү дээ. нөгөө талдаа эдгээр мөн давхар хаал лицензтэй буюу ашиглалтын лицензтэй ийм одоо байгууллага. Гэхдээ энийг бид иргэд компани хооронд ингээд тэрсэлдүүлээд орхимооргүй байгаа юм л та. Айл нь одоо өнөөдрийнхөө хуулийн дагуу ажиллаад байна гэж одоо мэдээлэл өгч штэ. Энэ дээр төр засаг бодлого гаргах хэрэгтэй. Энийг тодорхой болгох хэрэгтэй. Ингэх бүрэн боломж нь бодлогоо тодорхойлох бүрэн боломж нь одоо засгийн газарт байна. Үүнээс гадна энтэй холбоотой чиглэлүүдийг ч гэсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн байгаа. Тэгэхээр энэ зөвлөлийн одоо зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Газрын ховор элемент бол дэлхийд одоо хамгийн чухал ашиглалтын талаар нэрлэгдэж байгаа. За энэ дэр бол геополитикийн маш олон сүргэлтөөч гарч байгаа тийм үү. Тэгэхээр одоо Монгол улс хэрвээ бодлого тодорхойлсон тохиолдолд одоо энэ салбарт орох боломжтой гэж харж байна. Бодлогоо яаж тодорхойлогдохоос шалтгаална. Өнөөгийн нөхцөл байдалд бол би яг одоогоор бол бодлогогүй юм үед бол үгүй гэж хэлнэ. Гэхдээ одоо бүгдөө энэ элементүүдийг бас аюу тодорхой яриа. Ер нь critical minerals гэж одоо олон улсын төвшөнд чухал ашиг малтмал гэж хэлээд байгаа зүйл дотор зөвхөн газрын ховор биш. Үүн дотор зис муу орж байгаа тийм. Энэ техник технологийн асар хурдцтай үед энэ техник технологи шаардлагадаг одоо элементүүдийг хэлээд байгаа. Газрын ховор гэдэг элемент маань нэр нь нөгөө ховор гэж орцсон болохоор маш тийм хаанч байхгүй ховор юм гэж одоо буруу төрөгдүүлэхүйц ойлголт өгöd байгаа юм л да. Энэ бол одоо маш тийм ховор зүйл гэхээсээ илүүтэйгээр маш их шороон дунд агуулмж нь бага байдаг. Барууны орнуудад ч ихсэн байдаг. Яагаад гэвэл тэнд олборлохгүй байгаа. Яагаад гэвэл байгаль орчны хор нөлөө нь асар их. Тэр их шороон дундаас тэр бага минералыг гаргахын тулд ийм байдаг учраас одоо бусад улс орнуудад мөн одоо бас л иргэний нийгмийн байгууллагууд, байгаль орчны байгууллагуудын эсэргүүцэлтэд тулгардаг. Бүгдөө эхлээд урт төслүүдэд янзлая. Оюутлахын төслийнхаа иргэдэд ирдэг өгөөжийг нэмэгдүүлээ. 5 толгойн хулгаатайгаа тэмцээ. Эрдэнэс Монголоо үйл ажиллагаатай болгоод үндэсний баялагын сангаа аривжуулъя. Яаж энэ өр өгөөж нь иргэдэд ирэх нь тодорхой усны дараа энэ асуудлыг ярих ёстой болов гэж бодож байна. За